Дог фрисби спорт нь нисдэг тавг ба агаар чидэгдсэн нисдэг тавгийг барьж авах нохоо хоёроос бүрдэнэ. Намайг Павел Кос гэдэг. Дог фрисби нь миний хамгийн хайртай спорт төдийгүй бидний хобби бүхэл бүтэн ертөнцийн минь юм аа. Фрисбигийн спортод үзүүлбэр үзүүлэхдээ яг ингэх ёстой, тэгх ёстой гэсэн дүрэн байдаггүй надад маш их таалагддаг. Фрисбигийн спортод юу үзүүлэх нь таны нухтын авьяас чадвараас л хамаарна. Тоглогч нь эхлээд нохоогүйгээр нисдэг тавгаа аюулгүй шидэхэд суралцах ёстой. Хэрвээ бид муу шидэлт хийвэл түүний араас дагаж буй ноход буруу өсөрч эсвэл буруу газар дах аюултай байдаг. Нисдэг тавг нь нохтод олз шиг санагддаг тул тэд ямар ч үнээр хамаагүй барьж авахыг хүсдэг. Энэ спортын чөлөөдөрөл та хэрэг бүтээлчээр сэтгэж бусад тоглогчоос өөр байна. Төдий чиний нэмэлт оноо авдаг. Тийм шүү. Би үүнтэй үргэлж санал нэг байдаг. Бидний хувьд өндөр оноо авахын тулд үргэлж шин зүйлийг эрэлхийлдэг. Миний бодлоор үзэгчд болон шүүгчдийг хамгийн гайхшруулдаг арга нь ноход тоглогчийн биеийг тулгуур болгон өсөрч нисдэг тавгаа барьж авдаг ваалтын арга юм. Нохоо тоглогчийн бие дээгүүр өсрөх үед тоглогчийн биеийн урдуур эсвэл ардуур нь өсөрж байгаа нь огтхон ч хамаагүй. Multiple гэдэг нь нисдэг тавгийг нохоотой хурдан солилцох явдал юм. Тоглогч нисдэг тавгийг хөлнийхөө доогуур, толгойнхоо араар гэх мэт байрлалаар солилцдог нь хамгийн үзүүштэй, гайхалтай, мөн хэцүү техник юм аа. Үзүүлбэрийн дундуур нисдэг тавг солилцохдоо алдаа гаргасан ч цааш нь үргэлжлүүлэн нохтынхоо хэр өндөр өсөрдөг, ямар мундаг болохыг үзүүлэх хэрэгтэй. Анх бид хөгжмийн фестивал дээр уулзах үед би нохтод ямар ч сонирхолгүй байсан ба тэднийг сууж босох гэдгээс илүү хийж чаддаг гэж төсөөлөжгүй байсан. Тэгж л бидний фрисбигийн зам эхэлсэн. Бидний хувьд ноход маань хөөрөө хоолнуудыг голж хилээд иддэггүй нь асар том асуудал байсан. Гэтэл гайхалтай нь тэд витаминийг маш дуртай идэж гэлсэн. Учир нь витамины хөөрөө хоол нь шаардлагатай бүх аминдын болон шим тэжээлийг дотроо агуулдаг. Ноход маань хөөрөө хоолоо аягаа цэвэрхэн болтол нь идэж байсан болохоор бидэнд дахиж өөр зүйл турших хэрэг байгаагүй. Өмнө нь бид нохтой хоолных нь ядаж талыг идүүлэхийн тулд хичээдэг байсан бол одоо бол өөр. Витамин бол маргаангүй гайхалтай. Бид нохтой үүгээр хооллохдоо маш баяртай байдаг. Тэдний ялгцсан хүртэл гоё гардаг болсон. Хөөрөө хоол нь хатаасан махтай байдаг нь надад хамгийн супер санагддаг. Мах изээд шилтгэн шүү дээ. Зайлшгүй шаардлагатай байдаг мах нь хөөрөө хоолтой хослоод ирэхээр хамгийн шилдэг хослолыг бий болгож байгаа юм. Бид хамтдаа дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Чөлөөт төрлөөр бүх боломж бололцоогоо дайчилж гайхалтай үзүүлбэр үзүүлэхийг зорддог. Ten freestyle, aby byl na efekt co možná nejlepší, co možná ze sebe maximum vyždímat, co vlastně jde.
frisbee se dělí na freestyle. Фрисбийн чөлөөт болон холын зайн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Холын зайн төрөл нь тухайн зайнд авч буй нохоон хурд болон тавгийг шүүрч явах үеийн наривчлалаар зохион байгуулагддаг. Харин чөлөөт нь болохоор авиас шаардсан чөлөөт үзүүлбэрүүдээс бүрддэг. Анхандаа би интернетээс бусад тоглогчдын үзүүлбэрийг үзээд дагаж хийхийг оролддог байсан. Тэгж явсаар өөрийн санаагаараа баяжуулж, заримыг нь хасаж, өөрийн гэсэн хэв маягтай болж чадсан. Шүүгчд ч гэсэн бидний үзүүлбэр дуртай байдаг. Швейцарт болсон дэлхийн аваргын тэмцээнд бид амжилттайгаар Япон улсын араас 3 дугаар ойронд орсон. Энэ төрөлд 4 шүүгч байдаг. Ноход, тоглогчид, баг, тавгны эргэлтийн тоо, барилт гэх мэт зүйлсийг тус бүр шүүдэг. Тиймээс энэ төрөл надад маш шударга шүүлттэй санагддаг. Objektivní hodnocení toho freestylu. Border collie pro nás lehký. Border collie үйлдвэр нь хөнгөн шингийн яг л фрисбигийн спортын төлөө төрсөн юм шиг байдаг. Ноход маань бидний гэр бүл гэсэн үг. Бид тэдний амьдралыг илүү утга учиртай болгохыг хичээдэг. Нохтын маань хувьд бэлтгэлийн талбай дээр нисдэг тавга агаар дээр зуух нь хамгийн том аз жаргал юм аа. Tvoje nejbližší a snaží se jim ten jejich život prostě zpestřit. Prostě pro ně odměna, když jsme na hřišti a můžou chytat talíře.